Яагаад хүний мах иддэг байсан бэ гэхээр Пикассогийн засгийн газар унсныхан дараа мөрдөн байцаагчид гэрт нь очиод хөлдөгчийг ухсан чинь хүний эд эрэхтэн гарч ирж байсан. За. Тий. Тэгээд бас одоо тэрний ордны тоогооч нь өөрөө юу гэж гэрчилж исэн бэ гэвэл Пикассо намайг хүний махаар хоол хий гэж тушаадаг байсан гэж хэлж байгаа байхгүй. За, Жон Бидл Пикассо нь бол 1921 оны Франц эзэмшлийн Эквадорын Африк хэмээх нэг колонд төрж исэн. Тэгээд 6 настай байхад нь Франц колоны захирагчдад аав нь зодуулж амнасаа алдчихсан. Тэгээд тэрнээс нь болоод ээж нь амиа оруулж исэн. Тэгэхээр бол одоо багада эцэг ихгүй өссөн нэг хүүхэд байгаа. Эхэндээ бол Пикассо Европт Францын чөлөөт хүчний бүрэлдэхүүнд байлдаад тэгээд сүүлдээ Алжир Индокайд тулалдаж гавья байгуулад Францын дайны загалмаа легионы одон хоёроор шагнуулжсан. Пикассо одоо л ингээд улсынхаа шинэ ерөнхийлөгч нь болчлоо. Тэгээд эхний хэдэн жилдээ бол өөрийгөө шууд баруун солгоог сурчилж эхэлж байгаа. Тэгээд өөрийнхөө хүрээллийн хүмүүсийг бас л ялгаагүй өндөр албан тушаалд томилж байна. Тэгээд радиогоор өөрийн амжилт, одон медаль тэгээд баг өөрийгөө дахин шүтүүлэх ажиллагаа хийж эхэлж байгаа байхгүй юу. Тэ бид нэр өмнөх дугаар дээрээс ярьжсэн шүү дээ. Ингээд зургатаар диважингаас бууж ирж байгаа хүн шиг. Бас л тийм ялгаагүй замаа дагаж яваад идэг энэ Африк. Өөрийгөө дахин шүтүүлэх ажиллагаа тий ямар амар юм бэ надад. Тий. Тэгээд өөрийнх нь нам гэж байсан. Тэр өөрийнх нь нам нь хар Африкийн социалист хувьсгалт хөдөлгөөн гэдэг намаас бусад бүх намыг хуулиараа хориглоод тэгээд ганцхан намын засгийг тогтоожсэн. За тэгээд цэргийн эргэлт хийж байхад нь хажууд нь цог тусалж исэн Ахмад Александрей Банза гэдэг хүн байсан. Тэр Банза яасан бэ гэх юм бол за энэ төсвийг амар өөр ашиггүй өрөөд штэ тий. Яг энэ мөнгө чи хаашаа яваад байгаа юм бэ? Шүмжлэнгүүт шууд баривчилж авчраал урдаа гар нурууг нь хууртлан зодоод тэг бүр улмаар шүүх хурал байхгүйгээр бодож алчсан. Засгийн газар нь одоо хулгайн төр болж бас л хуурч байгаа. Би авилгын дөр байна, дотоод буслах тиймэрхүү зүйлүүд их байгаа учраас одоо улсын сан хөмрөг Пикассо өөрийнхөө баялаг мэт зүгээр ашиглаа зарцуулчихж байгаа байхгүй юу. Төв Африк ч н уул нь ингээд амар олон байгалийн баялагтай болсон байсан. Одоо ч хүртэл байгаа. Уран, алмаз, зааны яс энэ их баялагийг энгийн иргэд бол хизээч харахгүй тий. Зүгээр л Пикассогийн хүрээллийн хөрөнгө болж хуураад байгаа байхгүй юу.